За эхлээ хоёроо. Сайн байна уу гэдэг. Хай. Нэг хоёрын 3 сайн байна уу? Оо. Яа дууч нөө. За бид гурав энэ удаа мэдээ ярихгүй. Playtime болох гэж байгаа болохоор Playtime-ыг яриа гэж шийдсэн. Энэ баг Playtime-ийн өдөр цацагдах, өглөө цацагдах юм уу? Playtime-ийн өмнөх орой цацагдах дугаарах. Тэгэхээр зүлэг ногоон дивжин дээрээ. За. Тэгэхээр энэ жилийн Playtime бас онцлогтой өмнөх мөнгөдөөс өөр зохион байгуулалт явуулж байгаа тийм. Юу өөр байгаа лээ. Одоо тикетний хувьд гэх юм бол Shopee цэгийн мен дээр өмнө нь ингээд бид нар нөгөө тикетээ аваад QR-аар хүмүүс тараагаад байдаг гэсэн шүү дээ. Энэ жил өөрийнхөө тикетийг идэвхжүүлээд тэрэн дээрээ өөрийнхөө хувийн мэдээллийг хийгээд эргээс стресс. Тийм. Хүмүүс яг тэрэн дээр зарим нь өгмөргүй байна тэр гэж ярьчлаа лээ. Гэтэ яг нэг удаа одоо би буйнаад зарлаа гэхэд нэг удаа тэр мэдээллээ өөрчлөх боломжтой. Тийм. Тэрнээсгүй болол ийм нэг юм хулигдах гэх юм уу те шагаар зарах гэдэг зүйлийг бол ерөнхийдөө одоо шахаж байгаа байхгүй болгож байгаа ийм шинжилэлт орсон байсан. Тэгэхээр нэг цэгтээ идэвхжүүлэх хэрэгтэй юм чинь хэрвээ авсан хүмүүс маань эрт идэвхжүүлсэн тийм чод тийм ээ сандарч ирсэн хаа. сандраад жоохон дугаар хийсэн. Сүлжээ мүлжээ гэдэг л асуу. Тийм. Shopee руу ороод миний тасалбарууд хэсэг рүү орохоор тасалбарыг яг хэсэг дээр идэвхжүүлэх гэж байгаа. Тэрэн дээр дараал өөрийн мэдээлэл оруулаад тэгэхээр идэвхжиж чинь. Тэр тийм тасалбар авсан хүмүүсээ идэвхжүүлээрээ тэгээд аль болох дам хүмүүсээс авахгүй хичээгээрээ. Гэтэ яг үнэхээр ингээд ажилтаа тийм амжихгүй болоод зарж байгаа хүмүүс байгаа. Тэр хүмүүс маань чин үнэнчээр хүмүүсийг хуурахгүйгээр зараарай гэж хэлмээр байна. Тэгээд бас нэвтрэгтэй нэг өөрийнхөө одоо identity юу лээ? Иргэний үнэмлэх ч юм уу те гадаад пассворд ч юм уу, жолооны үнэмлэх ч юм өөрийнхөө батлах юмыг бас яг тэр мэдээлэлтэйгээ харьцуулах юм бэ лээ. Тийм үү? Тийм. Би бол мэдээгүй л явчихсан байна. Тэгээ бас нэг сони юм. Энэ жил нөгөө бид нар нөгөө тэгдэж штэ. Шилжилт картаар гэл ингээл банк нөгөө QPR нөгөө QR нөгөө гэл ингээд энэ жил төлбөрийн нэгдсэн системд болж байгаа юм лээ. Тэр нь бидний бугуувч. За. Тийм. Фестивалийн бугуувч. Фестивалийн бугуувч. Тийм. Хоёр бугуувч. Нэг нь фестивалийн нэвтрэх бугуувч, нөгөөх нь болохоор төлбөр тооцооны бугуувчаар. Тэрийг цэнгэлэн гэсэн үг юм уу? Тэгэл одоо ингээл. NFC-тэй тэгээд. Банкаар зэрэг цэнэглэн тэгэхээр банкны харилцагч болоод тэгэхээр ингээд нэг шүлжээ онцлаа гэл ингээд байх бас тий хэцүү байдаг шүү дээ. Удаан очролдог. Нэгнийх нь интернет банк орохгүй цаана 10 хүн хүлээж идэх ч юм уу. Тэгэхээр бугуувчаа цэнгэлсэн байх юм бол тухайн бугуувчаараа төлбөр тооцоогоо хийгээд тэгээд ийм очргүйгээр нэг талаас амар байна. Гэхдээ нэг мэдээлэл амар сайн түгээсэ гэж бодож байна. Харин мэдхгүйгээсээ болоод одоо ийм банкны харилцагч биш байж таараад. Тийм аккаунт нэгт бол одоо тэгэл интернетээр нээдэг болсон бол. Тийм. Банкуд бол бас яг ийм амар нөгөө заавал биеэр очих шаардлагагүйгээр онлайнаар нээлждэг. Би яг мөнгө авсан юм шиг ярьж байна. Амар мэдээлэлтэй зүр судалсан. Манай одоохондоо спонсоргүй. Бид нар спонсор хайна. Энэ ширээн дээр ингээ гоё юмнууд өрнө. Нэг хэд ундаа тавьчмаар л. Тий, салфитдаг тавьсан. Тойлсон жижигхэн боддөг юм бэ. Том сэтгэл. Юу ээж болох вэ? Бас ингээл тий эрдэнэ чулуун муу. Ийм тэгэл ингэж ирээлтэй да. Ингэж яасан гинэ. Тэр инженер Playtime team онцлогуудтай байна лээ. Тэгээ бас нэг сонирхолтой юм бол хэрвээ одоо бугуучаа ингээд цэнгэлсэн байгаа штэ. Би 150 сая төгрөг цэнэглээ. 100 саягаар нь би хэрэглээ гэж бодоход үлдсэн 50 сая төгрөг нь тэн дотор байлаа штэ. Тэгсэн чи пистол дуусч идэг те. Тэр мөнгө хаанаас авах уу? Яах вэ? Энэ бугуувчиндаа одоо үлдэх юм уу? Яах юм гэхээр цаана бас энэ банкнаас буцаагаад тэр мөнгөийг нь олгох цэг байгаа юм байлаа. Тэгэхээр ингээ хэрвээ таны бугуувчинд мөнгө үлдэх юм бол тэрийг бол буцаагаад авах боломжтой. Энэ жил бол айгүй гоё юу хийж байна те. Гоё шинжилэлттэй байна те. Бас айгүй гэсэн байна. Гэтэ манай Playtime чи юу юм бэлээ шүү дээ. Судалгаа байдаг шүү дээ. Бас нэлээд дайггүй том. Тэгээ Азийн топ 5, топ 10 билүү дээ. Том фестивалуудын нэг. Тэнгуут одоо нэг ойр зүрийн нэг ахар шахар тий нэг одоо юу яд юм шороо мороотой тэр бол асуудал биш. Ер нь бол фестивал нэг тийм. Тийм шүү дээ. Coachella антер чинь гэсэн тэр нэг юм. Бүр тийм Монголоо бид нэр илүү гоё зүйлийг Монголоос авч байгаа шүү дээ.
би бас та нартай амар сони юм асах уу. Хамгийн анхлын тайм заяо. Хаана олж исэн бэ? Мэдхүү. Нэг зүгээр нөгөө юу нэцтэй. UB балаас малаас тий. UB балаас олж исэн гэсэн. Хэдэн Хосолтын байж та. Тэгээд зүгээр л нэг тайзан дээр тий. Нэг одоо хамтлагууд одоо тоо уяа булсараа, нисванс, найтрин ч юм уу тий. Тэгэж гарч ирдэг байж байгаад одоо бид нар энэ богдол руу алхахтай штэ. Богд амралт гэдэг байдаг штэ. Тэнд дараад нь болдог гэсэн. Гэтэ тэр нэг юм хөөрхөн хоёр тайзтай ч юм уу. New wave тий. Шинэ хамтлагууд тий. Тийм байж байгаад сүүл рүүгээ Монгол шилтгэд очив. Монгол шилтгэн классик шүү те. Монгол шилтгэн бас гоё байсан. Өнгөрсөн жил бас шинэ газар очсон. Ер нь гоё юу ярилла гурлаа. Дурсамжуудаа ярилла. Чамд юу вэ тэгвэл? За дурсамжаа. Надад би гол дээр хаягдсан нэг дурсамж байдیں۔ Монгол шилтгэн гэхгүй юу? За. Тэр чид хэдэн оных юм бэ те? Оюутан байсан юм штэ. Төөрөөд 0 дээр очирлжсэн чинь манай зүгт явчаад ирэгээд тэгээ би нөгөө 0 дээр ингээ айгүй удаан үлээгээд байдаг. Тэгээ хажуудлын өмнө дээр суулаа. Тэгээ голын ирэг дээр суулаа. Би 2 цаг ганцаар тэгж байсан. Тэгээ жоо нэг төрцөн ахтай танилцаад. Тэгээд би найзуудаа олдгүй. Тэр ингээ согтуу голно. Би найзуудаа олдгүй. Чи олоод өгөөч. Би ч гэсэн олохгүй нөө. Тэгээ голын ирэг дээр амар удаан. Тэндээс явбал нөгөө нэг утасчгүй, утас унтарсан. Тэгээ төөрөөд алга болчихсон болов уу гэдэг амар удаан. Чин үнчээр хүлээсэн боловч манай найзууд намайг хайцсан байсан тэр үед. Өөр газар нөгөө бас найзуудтайгаа л явж байгаа гэж бодсон юм шиг үлээ. Тэр бол гэхдээ бас өрөвдмөр байсан би ингээд одоо өөрийгөө бодохоор ингээд гол урсж байгаа шүү. Голын зах дээр тойр нам ингээд сууж байна. Гол дээр ганцаархнаа ингээд дуусансаа цоройтай л нөө дунд нь. Монгол шилтгэн тохиод нэрээ яг урд хэсэгт нь юм гол тууз татсан тий. Тийм. Бойнагийн хувьд Надад ч одоо дууссан ч. Би одоо нэг хоо бацх гэх нэг эрэхтэй. Үний онцлог гарч ирсэн. Хайрын дурсан юм шиг байна. драма энтер байна уу? Драма. Тий. Тэгэхээр за хэлж нэг юм. Би жоохон бодоод. Надаа бүр нэг амар дурсан ч гэдэм аа. Энэ ихтэй ганцаараа л да. 22 онд нэг сүүлийн өдөр ч юм уу сүүлийн өдрөөс өмнөх ч болоо. Моно. Тийм моно. Йоо. Моно бүр үнэхээр гоё юм улаан. Тэр моногийн Би 22 онд үгүй за. Тэгээ бороо оршаад. моногийн носталжиг дондор. Тэг би ингээд мен тухайн үед мен тайзан дээрээс аахгүй юу. Тэгээд төв тайзны бүр нилээ хамгийн хойдолд ингээд хүмүүсээс ганцаараа зогсчихсан чинь бороо ороод. Тэгээл өсмөс ингээл нарцсан. Тэгээ би ингээд ганцаараа зогсоод тэнд ингээл монод ингээд бүр автцсан байжсэн чинь гинт хажууд хүн ирсэн ингээд шүхрээрээ зогссон. Йоо, кино солонгос кино. Тэгээ би тэр өдөр ингээд нэг комплаштай, богино плаштай. Тэгээд юм гадуураа нэг юм бомбор өмссөн. Тэр нь ингээд шалав норцсон заяа нэг. Тэгээ ингээд амар мэдэрсэн. Тэнд ингээд бүр чийл те, бүр ингээд зогсож исэн чинь гинт ингээд нэг хүн хажуудыг зогсно юм том шүхэр ирсэн. Тэгээ би хүн рүүгээ биш шүхрлөөгөө хараад чи бэ гэж харахгүй юм уу? Үгүй ингээд шүхрлөөгөө ингээд харсан чинь нэг юм өндөр залуу ингээд би ч намхан багштай тэр чинь нэлээд өндөр залуу тэг ингээд яг шүхрээ ингээд барьсан чинь өөрөө тал ингээд орцсон яах вэ? Тэг яг өөрийнхөө толгойдыг өрнө гэсэн тийм. Баярлалаа гэдгсэн. Тэгэл нөгөө нэг чийл мэдрэмжээ халтчих гад. Тэгээсэн чинь миний ажууд чимээгөө зогссон. Тэгээ тэрийг ч ойлгосон. Би ч чимээгөө шахав. Тиймэрхүү байж байгаа. Тэгээд бит хоёр танилцаад дөө яг битол дээр танилцаад тэгээд тэр хоёроо нөгөө нэг найгл хаац чинь хуучин монгол шилтгэн тахтай нэлстэй гэдэг байсан шүү дээ тийм. Яг найгл хаацаар очиж бүжиглээл. Тэгэл бороо зогсоол юм олж идчихэл. Тэгэл бүжиглээл нэг мэдсэн чи хатцсан байсан. Бороо мороо ингээл норсон хуцаж хатцсан. Нөгөө залуу. Тийм тэгээд тэр хүнтэй чи ингээд зүгээр танилцсан чигээр ингээд явж байгаа л тэгээд угаасаа бараг тоглолтын сүүлийн өдөр байсан баха. Тэгэл хот руугаа явах болохоор бид хоёр тухайдаа нэг Инстаграмаас солилцоход. Тэгэл явж исэн. Тийм түүхтэй. Маш сонин. Тэр бол нэг амар гоё тийм дурсан байдаг. Тэгээд нэг юм өөр мөр цайлгаад нар мандахыг харж ирсэн үү? Гоё шүү дээ. Гоё. Бүр яг тэр үед нэг тийм нэг амар ядарсан ч гэсэн амар хаппи дээ. Тийм. За одоо ингэж харьяа гэ. Майханд бол баамж зөвөрсөн. Яачсан ч гэрлүүгээ явж хондог. Тэгэхгүй тэр нь амар тухтай байд юм аа. Яг майханд хончиг гэхээр нэг юм дутуу ч юм уу гэж хоёрын хооронд нь өөртөө сэтгэл хангалуун бус тоглолт үзгэр чинь тухгүй шүү дээ. Бойна плей таймер одоо хоб байхгүй бол хэр их ууж идтий. Нууц биш үү? Нууц биш үү. Эсвэл найдлын орол хардаг
Green Stage дээр гарч ирсэн шүү дээ. Тийм тэр чинь бүр Тэр мэдрэмж бүр амар олон цуглалцсан. Тэгэл хүмүүс яг хөрхи яг 6-6-аараа вайрал орж гарч ирээд тэгээ бусад дунд нэг мэдгүйсэн хүмүүс. Тэгээд бусад дунд дуулж байгаа яг 6-6-аас сүүл дуулсан чинь бүр амар бүгдээрээ хамт дуулаад тэгээ сүүлдээ дахиулээ гэл тэгэл яг дахиж жоохон дуулаад тэгэл найзуудтайгаа нийлж одоо тэр бол их гоё байсан. Тэр өстой гоё байсан. Дуртай дуучид хамтлагаа сонсох гоё те. Энэ жил та хоёрын хувьд ямар хамтлагийг илүү их сонсон? Өөрсдийнхөө нөгөө лайн апыг бүрдүүлсэн үү? Гаргасан уу? Тэгэл Lemons Royal Heart X Sound. тийм тэр хэд нэг манаа хитэн эмо дуутай хамтлагууд тэгээд тэдрээгээ сайн сонсон доо. Эмо хүндээ. Эмо өөрт. Надад Starfish бас гоё байгаа. Тэгэд юу бас их гоё. Механик. Нэрээ оролцохгүй жаад. Чи нэг хальт үзсэн тий. Тэгсэн. Тоглолтын үзээгүй болохоор би юм бол бас гоё үзмээ. Механикийнх нэг юм тал тийшээ тарж явцгаагаад гинт цогцлаад байдаг те нэг юм. Гинт гарч ирээд тэгээ нэг хөрхөн тийм цонхон юм хийчихэл гинт алга болчихсон. Энэ жил чинь бэлдэж авах гэхэр чинь за тэгэл мэдчлэг алтаа мэдээж power bank бит мартаарай. Хэдэн өвчин хамдагч бэлдээр ibuprofen чинь нөгөө 600 мг-аас доош тунтайг нь жоргуу гэж байгаа. 600 мг-аас доош 600 мг-ыг авах юм бол юу нэг өгөх хаа тийм. Тэгэл өвчин хамдагч power bank-аа бит мартаарай. Тэгэл уцтуу цэнийг дуусч юм тэгэл найзад ч алдахгүй шүү дээ. Би бол өстой хувцаал зөв сонгорой гэж хотуудад бол захимаар байна. Яг го тэр хүний сонголт л доо ингээд гоё юм өмсмөр. Гэтэ орой амар даарсан. Тэгээ оройн жоохон сэрүүхэн байдаг. Ингээд нөгөө амар гоё байх гэхэр ингээд даарад тэгээ нөгөө хүмүүс донд орж барагдуулаад за буцааж ингэж даарж марж ингэж хүлж авсаар. Надад нодлон нэг хүмүүстэй ингээл таарна штэ тэнд. Тэгэхэд нэг маш сонирхолтой юм л гэсэн. Монгол шилтгэн бол жижиг талбай авч жижигэн те ингээл явждаг. Өнгөрсөн жил бол одоо яг энэ шинэ талбай бол нэлээд том штэ. Нэг талаас нөгөө төр алхахад бас овоо цаг зарцуулдаг ингээд явдаг. Тэсэн чинь хараа ингэсэн одоо манай найзуудаас ч юм уу ингээд танилцж уулзсан хүмүүсээс ихэнх нь болохоор юм талбай том болсон чинь ядралт гэсэд байна гээд. Тэгэд яг яагаад ядарч байна гэхээр нөгөө нэг дандаа офис ажил хийдэг хүмүүс чинь нэг бол машиндаа суугаад ажил дээрээ сууж байгаа л машиндаа суугаад гэртээ хардаг. Хөдөлгөөн байхгүй. Нэгсэндээ амьсгаагаа задлаагүй ч юм уу. За амар амьсгаа заддаг мэхэд нөгөө булчингаа ингэж халааж задалдаггүй. Тэгээ яг тэрнээсээ тэрний хооронд ингээ халахтаа ингээ булчин ингээ зангираад чангараад алхдаггүй хүмүүс л хэцүү л байна. Алхдаггүй хүмүүс л тэн дээр ингээ бас хэцүү байна лээ гэдэг юм хэлж ийсэн. Нөгөө Монгол шигэнд хахад бол ингээ ойрхон юм гэж байгаа. Тэгэхэд өнгөрсөн жилийн талбай бол нэлээд том. Тэгээ алхдаггүй хүмүүс тэнд очиод алхахаараа эцээд байна. Ядраад байна гэдэг юм уу. Айгөө хэлсэн болохоор бас юм яг байнга алхдаг хүмүүс л асуудал байхгүй тий. Уулаад нь гардаг ажил гэрлэггүй алхдаг хүмүүс. Алхалтыг ингээм амьдралдаа оруулчихсан хүмүүст бол ядралт бол байхгүй. Чухал тогтай ер нь тэгэл тогтай готл дулаагаа хувцс. Ядаж нөгөө нэг би ядрахгүй тий хөл мөл өгдөхгүй бол бас гоё юм. Тухгүй готл өмсчихөр. Яа бас л. Энд тэнд очоо суугаал яв энд тэнд сууж. Тэгэл холгоол тий амар тий шархны л юм. Тэгээ бүр нөгөө холголтон дээр надаг бүр юм том бамбага өгдөг шин. Тэгээ яг хуу найзуудаараа явд юм чинь бас хэрвээ найз чинь мартсан тохиолдолд чийдэх заавал цогцолчих болно. Тэгээ бас нөгөө нэг юм майфтайгаа танилцаад хаана 103 байна тий мэдээж тэнд бол 103 байгаа. Одоо яг аль стейжний тэнд 103 байна, хаана очвол юм байна, хаана юу байна гэдгийг амар сайн мэдэх. Одоо жишээ нь Tokyo Moki хүртэл өөртөө гарч штэ. Тэгэхээр нөгөө Tokyo-гийн power bank хүртэл цэгүүд дээр байж л байгаа. Тийм болохоор ингээд яг map-а амар сайн хараад явах нь бас их зүг юм байна гэж харсан. Тогтолдог тий. Очихгоо нөгөө ингээд машин дээр дөрвөн машин яг ингээд машинд яваад дуусансаа л тэгэл догдолцчихвол тэгэл гоё. Яг гоё болол. Тэгэл тасалбараа ингээл зүгэл ороход ингээл тэгэл бүгдээ нэг ингэж рүү авчаал. Тий. гоё ш. Бас ахаад нэг асуулт байна. Энэ жил нөгөө DJ айгүй ихтэй байгаад байгаа шүү дээ. Тэрэн дээр хүмүүс бас амар шүүмжлэлтэй ч юм уу тий. Ганцхан банкер стейжлийн амьд хөгжмөх байна энэ гэдэг жаа. Ер нь Playtime ч одоо 20 хэдэн жил зохион байгуулагдсан гэхэд цаашдаа бол Аазтаа гарах зорилготой байгаа штэ. Тэгэхээр та хоёр ч яг тэр нь ямар бодол юу гэж бодогч нь одоо тийм шин гадаад артистууд, шинэ гадаад DJ нар хэрхэн. За бид бүлэрч. Яг гоо эрхийн үед бол ирж байгаа нь бол гоё. Гэтэ нөгөө нэг тэр чинь нэг харилцаа тэнцвүүж байх юм уу те. Өөрийн гэсний хэв шинжээ битгий алдаасаа гэж бодож байна. Миний хувьд бол угаасаа тэгэж боддог ч байсан тэр асуудал ингээд гарч ирэх үеүүдэд ер нь яг амьд хөгжмөх гэж анханасаа явсан болохоор амьд хөгжмөн жоохон түлхүү байгаад үлдсэн хувьд нь ингээд бас өөр юмнууд оруулж болно шүү дээ.
Тэгэхгүй ингээд яг хэд алдагдаа зөвхөн хөгжмийн фестивал гэдэг рүү яжвал зөвхөн тэр чинь хүн хүний сонирхолтой л байгаа л да. Миний хувьд нэг амьд хөгжмөд дуртай болохоор амьд хөгжмийн хаа байгаасай. Тэр ингээд зүйлээ алдахгүй байгаасай гэж бодож байна. Би ч ингэж бодож байна. Тэр яг нэг амьд сүнс шүү дээ. Тэр нэг амьд хөгжмөд гэх тэрийг амттай алдаасаа л гэж бодож байна. Бас юм. Гэрлэгт. Ер нь одоо ийм электроник курсгол руу хүмүүс ингээд бас орох дуртай ч гэсэн яг ийм балансын сайн байраасаа хэвтэх дижнертэй байх юм бол би бол дараа жилээс очихгүй байх. Өнгөрсөн жил орой би бол бүр амар сайн санаж байна. Айгу гой дижнер байсан. Тэр нь ингээд нэг цагийн юунд надад яг тэр миний сонирхолтой шүү дээ бас ингээд зөрөөд байсан. Тэгээ яг ингээд би явж байгаа дэрэнгүүд ингээд амар солонгос диж байсан. Өөр хаана байсан юм те бас. Ямар ч тач Европ. Тэрэн дээр хүн байхгүй. Тэгээ би ингээ ганцаараа байгаа хгүй ингээд бүжиглж байгаа юм л ингээ ганцаараа ч юмгүй. Хэлэнж юм шүү. Тэг ингээ амар тийм өрөвмөр юм шиг ямар тийм. Үнэхээр хүн цуглахгүй шууд нөгөө нэг өөр дуучин муучин тэнд ингүүлэр бүгдээр ингээл гүцгээгээл ингээл өө тэнд гэж нэг тийм сонь цонг байгуулалттай байсны оронд яг гой чанартай нөгөө хүмүүстэй ч гэсэн гоё тийм ингээ манай монголчууд ингэдэг шүү гэдгийг харуулаад тэгээд яг гоё амьд төгчмөрөө байгаасан. Бид гурав бол тэгж нэгдэж байна тийм ээ. Yes. Бид гурав ингээ гуруулаа нэг ажил. Гэхдээ гуруулаа ингээ өөр юутай байна. Плей таймын төлөвлөгөө. Одоо би гэхэд ажлаа 2 өдөр бол явж чадахгүй. Амралтаа 2 өдрийн хойлонд нь явах нь нэгэнд нь явах нь. Манай буйнаа бол ингээ 3-т нь явна гэж. Манай андаа бол бүр ажил нь амьдрын тэнд. Одоо очиход энэ хүн маань ингээ сайхан хоол цай бэлтгэсэн тийм ингээ гэр орноод өгчүүлсэн. Хүлээж авахд бэлэн. Хүлээж авах нь шүү дээ. Тэгээ нөгөө нэг Leonardo Corey гэдэг нэг мим байдаг шүү дээ. What? Leonardo Corey гэдэг нэг мим байдаг шүү дээ. Тийм яаши. Тэгээ нөгөө машинтай бас явмаар байна. Өнгөрсөн жил нөгөө машины цонх хаглаад манай найзын биш найз юм шиг ямар хин блэ? Найзын найз хэлсэн. Тэгээ өөр ч гэсэн хүмүүсээс сонсон нөгөө машины цонхыг хаглаад дотор бүх юм авчихсан. Oh my god ямар тийм хэрэг зөндөө болсон гэсэн. Тэгээд машинтай явахаар угаасаа орой амар бужигддаг штеп. Тийм штеп. Бүрсэн нөгөө нэг бүр наадмаас явж байгаа хүмүүс амар боллоо. Тэгэхээр машинтайгаа явахаар жоохон хэцүү. Тэгээд нөгөө дуудлахын жолоож боллоо гэхэд найдвартай өмнө тэндээс ингэж хайжсны оронд тэгээд унаа мунаа зүг. Тийм тэгээд машинтай найзууд маань ч гэсэн ер нь бас жоохон хаширсан байлээ. Уул машин гадаа байвал амар нөгөө нэг амраа тийм. Тэгэд майханд ч бас юм үлдэх заримдаа амар зэвтэй. Чи яаж авдیں۔ Тийм найзтайгаа машинтай л явдаг. Одоохондоо тийм амар тохиолдог болохоор тийм. Энэ жил тохиолдохгүй л байгаас. Тэгээд яг бас олон хүн тэнд маш олон хүмүүс байгаа. Олон улсын газар гэдэг утгаараа ямар ч санаа сэтгэлтэй хүмүүс байж магадгүй. Заавал ийм enjoy хийх гэж одоо бид гурав шиг ийм ингэж догтлсон хүмүүс бол байгаа мэдээ нэлээх байгаа. Дийлэн хувийг бол эзэлнэ. Гэтэ зарим тохиолдолд цөөн хувийг бол бас яг ийм машины цонх хөвдөж ордог ч юм уу, майхан саваас юм авдаг ч юм уу, эсвэл өөр бүр эрсдэлтэй төвшний янз янзын юм хийж сонирхдаг хүмүүс ч магадгүй. Гэтэ тийм болохоор өөрсөндөө маш сайн анхааралтай, аюулгүй байдлыг сайн хангах хэрэгтэй. Эрсдэлтэй шүү. Окей. За тэгээд плей тайм. Сайхан надаараа. Сайхан баярлалаа. Сайхан баярлалаа. За баяртай гэж хүн. Баяртай. Шууд баяртай. Ганцхан баяртай. Зүгээр л баяртай. За баяртай. За баяртай. Галпаа бүр баяртай биш юм уу? Яаж тоосох юм? Босчлаа. За Яа хөл нэрнгээс хөл батаад босчихсон юм.